За хөрх өдөр сувгта тавтаа мөрөл 2026 оны 2 сарын 27-ны орой мэндийг хүргэе. За өдөрт нэг үлгэр болон гараа уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр болохоор хүүхэд багчуудаа зориулаад охин хүүхдийг хүнд өгдөг болсны учир гэсэн Монгол ардын үлгэрийг уншиж өгөхөөр бэлтлээ. Та хэд манаас огт нэгдээд үлгэрээ тоглон сууж таалан сонсоорой. Охин хүүхдийг хүнд өгдөг болсны учир. Эрд урд цагт охин хүүхдийг хард мордуулдаггүй байсан тэр үед 3 охины хамт нэг авгаа амьдран суудаг байжээ. Огт нь том болоход ээж нь хүүхдүүдээ яаж амьдрах бол гэж санаа зовж суудаг болов. Нэг өдөр авгаанд мэрэгэн хүн иржээ. Авгаа мэрэгэн хүнээс "Охтууд томорхоор яавал дэрвэ?" гэж асуухад мэрэгэн хүн мэдэхгүй дээ бантан. "Зараа гэж нэг мэрэгэн амтан байдгиймаа. Та түүнээс л асуувал мэдэн дээ" гэж хэлж гин. Нилээд олон хоногийн дараа тэр айл малаа оторлуулад нүүж явтал зам дээр нь зараа таарав. Охтын ээж зарааг угтаж очоод "Зараагүй, танаас нэг зүйл асуух гэсэн юм а" гэхэд зараа "Юун тухай асуух юм бэ дээ?" гэж асууж гин. Авгаа "Манайх урагшаа их хол явахгүй ойрхон буун. Та орой манад морилж саатаж болохсон болов уу?" гэхэд зараа зөвшөөрч гин. Тэгээд цаашаа холгүй яваад ачаагаа буулгаж гэрээ бариад "Орой манад зараа гэдэг сүрхий мэрэгэн амтан ирнэ. Би тэр амтнаас та гурвын хувь заяаг мэрэглүүлнэ. Та гурав огт дуугарч инээлдэж болохгүй шүү" гэж хэлв. Орой болоход зараа айлд хурж ирээд үүдээр нь орох гэсэнд гэрийн босго өндөр зарааны хөл богино тул бүдэрч унаад дуграглан өнхөрч орж ирээвгэн. 3 охин зарааны энэ байдлыг үзээд "Энэ муу амтан бас мэрэгэнгийн шүү. Өөрийнхөө дүрийг үзгээд бисгэд л инээлдчихв." Зараа 3 хүүхэн өөрийг нь шоолж байгааг мэдээд уур нь хурч охтыг муухай харснаа. Айлын баруун талд нь олбог дээр очиж суугаад хийж өгсөн цайг нь зөв буруу харж ууж дуусгаад хар усыг нь хагалж хамбан дээлийг нь өмсгөж хар алигтэнд барьж өг гэж хэлчихэд гараад явчихж гин. Түүнээс хойш охин хүүхдийг насанд хүрэхээр нь толгойтой усыг нь хагалж самнаад хувцас сунраар гойж гангалаад харийн нутагт төрөл садан бус хүнд өгдөг болсон гинлээ гэсэн байна. Өнөөдрийн үлгэртэй хамт байсан нийт хүүхэд багчуудаа баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баярлалаа.